болохоор 6 12 болоод 24 болоод 48 болоод 96 болоод за амар амьдрал шүү дээ. Тэгээ хоёрхан оронд тоосноо тий. Гэтэ 17 дугаар зуун тийм амьдрал хүмүүс байсан зэрэг. Энийг би хамгийн авцгүй юм гэлж. Хамгийн амьдралгүй. Нөгөө рекорд эзэмшдэг хүн мөн үү? Рекорд эзэмшдэг хүн. Магадгүй тийм байна. Людвиг ван Квейгийн гэж юу? 17 дугаар зуун үрж нэг байсан шиг байна. Тэгээд сая Ахмед 96 урд ярьсан шүү дээ. Энэ нь болохоор 2-ын 62 батсан байна. Тэгээд энийг бараг баттай амьдчаад байсан. Тэгээд зугаатаас байсан байна. За. Тэгсэн чинь яг хатсан гэсэн би араас нь Ньютон төрсөн байхгүй юу? Ийм биз шүү дээ. C7-оос 3 гэж юу лээ? 7-аас 3-ыг сонгох боломжтой. Буюу 7 6 5 хувадаг нь 1 2 3 тий. За C5-аас 3 гэвэл яах вэ? 5 4 3 2 1 тий. За тэгмэд энэ дээр энийг би арай гоёор тэмдэглэе л та. N-ээс M-ийг сонгох боломж гэж байгаа юм. Энэ яах вэ гэхээр N-ээс хасах 1 N-ээс хасах 2 гээ M шиг таагаа зав дээрээ. Дараа M за бэл 1-ээс 1 2 3 гэх мэт M байгаа. Дээрээ M тоо, доороо M тоо тий. За энэ тэмдэглэгийг ингээд тохирчээ. Одоохондоо N-ээс M-ийг сонгоход нэг асуудалгүй байна тий. Тэгээ энийг энэ дээр ашигладаг шүү дээ. Нэгийн N x-ийн 0 N-ээс 0 тэмдэг нь нэгийн N-ээс хасах 1 x-ийн 1 N-ээс 1 тий. Олон гишүүнийг задлдаг тий. Энийг бид нар Паскалийн гурвалжин гэж үздэг тий. Паскалийн гурвалжин чинь 1 1 1 1 2 1 1 3 3 1 1 4 6 4 1 тий. Ньютон энэ хангалттай санагдаагүй шүү. Ньютон ингэж үтсэн. Хасах нэг юмнаас ер нь яаж юм сонгох юм? Ямар ч утгагүй юм ийцэн байхгүй юу? Математик бүр зүгээр эвдээ ичж байгаа байхгүй. Гэхдээ энийг хэрвээ дагах юм бол яах вэ? Дэкийн дүрмээ дагах юм бол хасах нэг M тий. Энд чи эхлээд тгээс эхлэн тий. Хасах нэгээс 1 хасах нэгээс 2 да. Хасах нэгээс тэг чи юу юм? 1 хасах нэгээс 1 чи юу юм? Дээрээ нэгээс эхлээд 1 ширхэг тоо. Доороо авш. Дээрээ N-ээс эхлэн штэ. N чи өөрөө хасах 1 штэ. Доороо M хүртэлх тоо гэдэг чинь 1. Энэ болохоор яг хасах 1 2-ын факториал хасах 1 хасах 2 3-ын факториал энэ хасах 1 2 хасах 3 тий. Энэ хасах 1 2 энийг би бүр цаашаа ойлгомжтойгоо бодчих заяа. Тэгвэл энэ 1 тий. Хасах 1 тий. Энэ 1 тий. Нэг оо. Чарби хаана л. Энэ чинь хасах 2 шүү дээ. Тэгээ 1. Энэ хасах 1. Тэгэхээр энэ гурвалж чин дээрээ томорч тарж байна. 0 1 хасах 1 энэ чинь тэг. Нөгөө дээдлийн хоёрын нийлбэр хадгалдаг гэмээрээ тий. 1 тэг хасах 1 тэг
За мэдгүй. Орлын чанараа хадгалаад байна тий. Одоо бүр солиотой заяа. Энийг тооцоо би хийхгүй. Бүртээ. Энийг дэше би шууд бүгэлчээ. Паскалийн хийсэн гурван чинь хангалтгүй байсан тийм. Одоо биш үү? Нэмэх хасгыг хайчих. Энэ гурвалжин би ингээд эргүүлчихвэл адилхан байгаад. Одоо бүр солиотой. За энийг энд л бичигдэн л дээ. Энийн хажууд нь энд бичигдэн те. Энийг энд бичигдэн те. Энэ хоёрын нийлбэргээд. За ингэ явсан гэж бодъё заяа. Гэхдээ нөгөө бидний өмнө ярьсан нэрээ m тоо, доороо m тоо гэж хадгалагдсан эвэр. Одоо ер нь биномийн гурвалжин биш, Ньютоны гурвалжин гэж нэрлэх л зүгээр юм шиг. 2-1. Ягаад гэхээр эндээ бид нэр 2-1 авцсан. Тэгэхээр эн чинь 2-1-ээс тгийг сонгох боломж, 2-1-ээс 1-ийг сонгох боломж, 2-1-ээс 2-ыг сонгох боломж. Чи хязгааргүй байна шүү дээ. Түрүүн баахын тэг байсан шиг тий. Энэ юуны коэффициент вэ гэхээр 1 дээр нэмэх нь x-ийн 2-1-ийн коэффициентууд тий. Тэгэхээр энд x-ийн зэргүүд ард нь орж ирнэ тий. Одоо би энийг хасах болгоод квадрат болгочих. Тэгвэл энэ чинь x-ийн квадрат. Энэ ч уг нь хасах тэмдэгтэй л тий. Биш, нэмэх тэмдэгтэй л тий. Гэтэ ард нь x квадратын квадрат гэж чинь 4 зэрэг гээд энэ нь хасах болгочих. Энэ хасах тэмдэгтээ орж ирээд энэ өөрөө хасах тэмдэгтэй. Гэхдээ одоо энэ дээр x квадрат өөрөө эрэг тэмдэгтээ орж ирнэ. X-ийн 6 гээд ингээ явна заяа. Гингүүт юу болж ийн вэ гэхлээр 1-ээс хасах нь x-ийн квадрат хуваах нь 2, хасах нь x-ийн 4 хуваах нь 8, хасах нь x-ийн 6 хуваах нь 16, хасах нь таагараа x-ийн 8 Ого. Энэ аяар санаа 5 128. Нэг 3 5 гэх мэтлэн сонгоо тоонууд доороо 2-ын n-ийн бактериал юм шиг. За нэг иймэрхүү. Тэг би алдаа бичсэн байж магадгүй шүү. Гэтэ энэ тэнцвүүлсэн зүйл маань сонин заяа. 1-ээс хасах нь x-ийн квадратын язгуур дор хөлбөр. Тэр үед Декарт гэдэг хүн ер нь функц чи ингэж тооллын нэг ийм юм дээр дүрсэлж болох юм байна гэж бодчихсон байхгүй. Тэрийг ашигласан байгаамаа. Радиус 1 байх тойрог байхгүй юу? Эндээс бид нар y-ийг болвол 1 хасах x квадрат язгуурын дор тий. Тэр биш тий. Одоо энэ талбайг бид нар интегралчж болно тий. Тэнгүүт y dx интеграл бидэрч ерөөсө тэгээс нэг л хэрэгтэй. Тэгээд 4-өр үччихвэл яах вэ? Талбай гараад ирнэ тий. Радиус 1 юм чинь талбай π байна тий. Энэ π-г баг 4 гарах юм заяа. Одоо бүр гоё юм. Би энэ y-ийг энэгээр солио бичиж болно тий. Тэгээ нэгээс хасах гэсэн юм уу тий. Тэдрийг би тус бүрд нь интегралчж болно тий. Одоо батгаад амархан болсон тий. За тэгээ бүр ерөнхий томьёо гарна заяа. Би гаргахгүй. Тэгээд энэгээр ер нь шит тог нэг тийм хязгааргүй цаваан задлаад бодож болт юм байна гэдгийг анх яасан баг. Тэгээд за ингэж бодъё л тоо. Бидний хүрх гээд байгаа пи утга энэ заяа.
хідэн хязгааргүй цуг байгаа шүү дээ. Эхний хэдэн орон авахаас хамаарат энэ ингээд өгдөг гэж бодъё л та. Тэгвэл Ньютон нэг юм авсан нь энэний тал хүртэл интегралчлаад ингэж энэ талбайгаар энэ талбай гэд бодчихвол энэ илүү хурдан ингэж төгөх юм байна гэдэг болсон байгаа юм л да. За тэрийг тэгээд өөрсдөө гоё сонирхоорой. Ер нь Ньютон хамгийн анх ингэж гарч ирсэн. Гэтэ Лейбницийн хөлбөр нь гоё. Лейбницийн хөлбөр нь болохоор тэг хуваах 4 тэнцүү 1 1-ийг хуваах 1 хасах 3-ны 1 нэмэх 5-ны 1 хасах хэд вэ? Супер. За ингээд хязгааргүй одоо мэдхгүй 62 тэрлион жил орны бодсон байгаа маа тийм байлээ. За минийх одоо боллоо. 이게 우주된 작업 바로 감하고 같은 그거였는데 энэ цугааг болсон өөрөө интегралчлаад цугаан задлаад анх байсан өдөр томьёогоо цугаан задлаад тэгээд ийм хялбархан бодогдох нэг цугааг гаргадаг. Тэр биеийн талын талыг нь болчихсон юм байна.